Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы үр дүн, үр нөлөө. Мом Пимнет үндэсний сүлжээ, хүний эрхийг хангах, гендрийн шударгаас ардчлалын хэм хэмжээг төлөвшүүлэх зорилготой 25 гишүүн байгууллагаас бүрдсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Манай сүлжээ нь 2006 оноос хойш 12 жилийн турш эмэгтэйчүүдийн нүдээр чуулганыг жил бүр тогтмол зохион байгуулж ирлээ. Уг чуулган нь ардчлал, хүний эрх, гендрийн тэгш эрхэд суурилсан бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг, олон талт төлөөллийг хангадаг, иргэний нийгмийн талбарт томоохон байр суурь эзэлдэг олон нийтийн хараат бус эндэр юм. Яагаад эмэгтэйчүүдийн нүдээр гэж? Эмэгтэйчүүдийн дуу хоолой, туршлага, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад нэн их дутагцаар байгаа тул эмэгтэйчүүд өөрсдийн биеэр төрийн алдаатай бодлогын үр дагаврыг хамгийн хүчтэй мэдэрч байдаг тул эмэгтэйчүүд иргэний нийгмийн талбарт хүний эрх, гендрийн тэгш эрх, нийгмийн шударгаас бодит ардчлалын төлөөх үйл ажиллагааг манлайлж ирсний хувьд улс суурьтай, хараат бус, бодит дүн шинжилгээ, дүгнэлт хийх чадвартай тул иргэний нийгмийн байгууллага иргэдтэйгээ холбогдох, санал бодлоо солилцох томоохон сувг байдаг тул эмэгтэйчүүдийн нүдээр чуулган нь чөлөөт амьд орон зай. Үр дүн чухал. Гэхдээ үр дүн эцсийн зогсоол гэж хардаггүй. Мэдээлэл, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцах, харилцан суралцах, хамтдаа хөгжих үйл явцыг чухалчилдаг. Чуулганы бэлтгэлийг гишүүн байгууллагууд болон түншлэгчдийн сэтгэл зүрхээ зориулсан хамтын хөдөлмөр, хамтын хүчин чармайлт, дуу хоолойгоо нэгтгэх талбар болдог. Олон нийтийн хараат бус эндэр орхигдуулж, эсвэл гажуудуулж буй асуудлаар бодлогын олон талт өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Дүн шинжилгээ. Хүний эрх, хүмүүнлэг нийгмийн үнэт зүйл, ардчлалын суурь зарчмуудад суйрлан, гендрийн мэдрэмжтэй дүн шинжилгээний чадварыг бэхжүүлэхэд анхаардаг. Олон талт төлөөлөл. Нийгмийн олон бүлгийн 300-аас 400 оролцогч нэг дор сайн дураараа цуглаж, хинээс ч хараат бус санал бодлоо солилцож, харилцан мэдээлэл туршлагаа хуваалцдаг. Тэр дундаа эрхэн зөрчигдсөн, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийн утга учиртай оролцоог хангах, өөрсдийгөө төлөөлөх, үзэл бодлоо илэрхийлэх орон зай болж өгдөг. Олон нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлгөгч хүч. Мом Пимнет үндэсний сүлжээ нь хүчтэй, зохион байгуулалттай, өргөн суурьтай хөдөлгөөн өрнүүлэхийг зорьдог. Энэ чуулган нь иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд, иргэд, бусад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, эв санааны нийтлийг бэхжүүлэх, улмаар нийгмийн дэвшилтэд өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчрхэгжүүлэх чухал механизм болдог. Үр дүн, үр нөлөө зарим жишээнээс. Чуулганы зарим үр дүн, үр нөлөөг дурдвал 2014 онд эмэгтэйчүүдийн нүдээр хүн ам, хөгжил, хүний эрх сэдвийн чуулганаа зохион байгуулж, түүний мөрөөр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан хэлэлцүүлэг хийж, Монгол улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төсөл болон эхэд тэтгэмж дэмжлэг, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар чуулганд оролцогчдын байр суурийг хүргэж шийдлийг санал болгосон. 2016 оны 5 сард засгийн газрын тогтоолоор батлагдсан төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлогод бидний саналууд тусгагдсан. Чуулганд оролцогч эмэгтэйчүүд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл жил бүр эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы дараа Мартин 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчд чуулганаас гарсан дүгнэлт, байр суурийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн төр иргэний нийгмийн харилцан ярианы сувгийг бий болгосон.
2015 онд эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Үүний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг батлуулахын төлөө 901 гарын үсэг цуглуулж эхэлсэн. Чуулганы дараах өглөөний цайн уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч чуулганы 400 гаруй оролцогчдын саналыг хүлээн авч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн төслийг улсын их хурлд яаралтай өргөн барихаа мэдгдсэн билээ. Улсын их хурлаар хэлэлцэхээр дэмжигдэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байх үедээ засгийн газраас буцаан татагдаж гацаанд орчход байсан тус хуулийн төсөл Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилснаар өргөн баригдаж улсын их хурлаар хэлэлцэгдэн батлагдсан. Ингэснээр эрүүгийн шинэтгэлийн хуулиудтай хамтд нь хэлэлцүүлэх, хохирогчийг хамгаалах, эрх зүйн цогц орчин бүрдүүлэх боломж олгосон. Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы цаашдын зорилтууд. 2016 онд эмэгтэйчүүдийн нүдээр иргэний нийгмийн оршин тогтнол сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Чадвагдсан иргэдгүйгээр мөн төр иргэн хоёрыг холбогч гүүр болсон зохион байгуулалттай иргэний нийгэмгүйгээр иргэдийн оролцоог хангах зорилготой бодлого, хуулиуд хэрэгжих боломж humигдана. Иргэний оролцоо хүчтэй, утга учиртай, бүрэн дүүрэн байлгая гэвэл зайлшгүй иргэдийн зохион байгуулалттай хэсэг иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, тэдгээрийн оршин тогтнох дэд бүтц орчин хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Чуулганы мөрөөр төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үзэл баримтлалыг санаачлан батлуулахыг хүссэний дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас ашигын бус байгууллагын тухай хууль болон төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт орохыг урьсан. Чуулганы эдгээр онцлогоос шалтгаалж хүлээж буй үр дүн, үр нөлөө нь хүний нүдэнд тэр бүр үзэгдэж гарт баригдах үс зүйлээс гадна бидний амьдралд цаг минут тутамд асар их нөлөө үзүүлж байдаг олон хүчин зүйлс болох мэдлэг, туршлага, хандлага, ухаарл, өөртөө болон бие биендээ ирээдүйдээ итгэх итгэл, уялдаа холбоо, хамтын ажиллагаа, түншлэл зэрэг хугацаа шаардсан өөрчлөлтүүдийг бий болгодог. Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганыг 12 жил тасралтгүй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр дэмжлэг тусламж үзүүлсэн хувь хүн байгууллага хамт олон болон 2012 оноос хойш тасралтгүй дэмжлэг үзүүлж буй нэгдсэн үндэстний хүн амын санд талархал илэрхийлье.